Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүнүүд гэх юм бол хамгийн ихдээ pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ нь бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлхийн ажиллах чадварыг нэмэх. Хан 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чин өргөн гэхлээр бас манай зарим үзэгчдүүд одоо бодож иж магадгүй зүрхэн дэх ячаал дээр нь аюултай гэж. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлдэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал дуруу ойлгохгүй шүү. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан үчи мэдийг хүргэе. Ингээд SBS HD телевизийн спорт нутришн нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн болж байна. Манай нэвтрүүлэг та бүхэндээ мэдээж эрүүл мэндийн боловсрол олох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочдоор Change дэлгүүрийн одоо төлөөлөгч Нямсан болон за манай олон улсын хэмжээний мастер, powerlifting-ийн олон улсын хэмжээний мастер Мөнхөрдөн ах нар маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд хоёртоо энэ үчи мэдийг хүргэе. За өөрөөс нь мэдээ. За өнөөдөр бол гурлаа бас сонирхолтой сайхан сэдвүүдээр бол ярилцах болно. Мэдээж манай нэвтрүүлэгт одоо эрэгт спорт нутришн нэвтрүүлгийн эрэгт 5 дугаарын бол хамтран ажиллагчаар Changes одоо уурганы дэлгүүр хамтран ажиллаж байгаа. Тэгээд сонирхолтой сайхан дугааруудыг бол ярилцах болно гэж найдаж байна. За юуны түрүүнд Changes одоо уурганы дэлгүүрийн талаар манай Нямаах бас танилцуулбал зүгээр ах гэж бодож байна. Хэдэн онд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За тэгээд хэдэн төрлийн уураг одоо зарж байна. Хэдэн төрлийн дэлгүүр байна те. Энэ талаар та ярихгүй. За сайн байцгаана уу. Энэ орой минь хүргэе. Манай Changes уурганы дэлгүүр нь ерөнхийдөө 3 салбартай. Улаанбаатарт 2 салбар, Эрдэнэт 1 салбарны явагдаж байгаа. Давхар бид нар яг эрүүл мэндийн талаараа фитнес клубыг бас давхар ажиллаулдаг. Бид нар анх уурганы дэлгүүрийг ерөнхийдөө 2011 оны 9 сараас эхэлж одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. За 4 жилийн хугацаа өнгөрсөн байна тийм. Энэ хугацаанд ерөөдөө асар олон уургийг бол одоо Монголынхаа бас тамирчдад залуучуудад бол нийлүүлсэн гэрэгт бол итгэлтэй байна. Тэгээд хаанаас уургуудаа оруулж ирдэг вэ? За одоо бас Монголд 3-4 уурганы дэлгүүр ер нь олон ч бас дэлгүүрүүдэд үйл ажиллагаа явуулж ах шиг байна. Албан ёсны эрх биш гэж одоо янз бүрийн юм яригдэж байна. Энэ тал дээр. За бидний гол зорилго бол ерөнхийдөө яг Америкаас уургнууд оруулж ирдэг. Тэгээд одоо Монголын фитнес сонирхдаг залуучуудаа яг эрүүл оригинал энэ уургийг одоо түгээхийн тулд одоо бид яг 4 жил одоо ингэж болцсон байна. За тэгээд хамгийн анх ямар төрлийн уургууд 2011 онд ер нь доминант буюу одоо давмгайлж ирсэн бэ? Дэлхийн зах зээл дээр Монголд ч тэр. За одоо ямар төрлийн уургууд илүү одоо ирж хүчтэй байгаа вэ? За бид нар анхнаасаа Muscle Tech гэдэг брендийн уургийг бол Монголд албан ёсны эрхтэйгээр Монголын эрүүл мэндийн яамд бүх уурга шинжилгээнд өгөөд анх эхэлж ирсэн. Одоо хүртэл Muscle Tech ерөнхийдөө нэлээд дэлхийн топ брендүүд нэг хэвээр явж байгаа. За powerlifting-ийн олон улсын хэмжээний мастер Мөнхөрдөн ахасаа асуухад сүүлийн үед за тэмцээн уралдаанд ер нь хэр орж байна вэ? Хамгийн сүүлд та ямар тэмцээнд оролцов? За манай үзэгчтэй бас одоо бүр одоо тодорхой танилцуулах Muscle Tech одоо Монгол дахь нүүр царай гэж таны хувьд бол явж байгаа. Тэгэхээр хизээ Muscle Tech-тэй бас нүүр царай болоод явсан бэ. За тэгээд сүүлийн үед ямар тэмцээнд орсон бэ? Muscle Tech-тэй бол өнгөрсөн жилийн 12 сард анх яг гэрээ хийж тамирчин болсон. Тэгээ Монголоос хамгийн анхны Muscle Tech тамирчин болсон. Сүүлийн тэмцээн гэх юм бол энэ оны шалтгаан улс аврагад төрүүлсэн байгаа. Монгол улсын 82 кг давын шалтгааны жинд рекорд тогтоосон байгаа. 230.5 шахаж. Тэгээ сүүлийн үед нэг жоохон гэмтэлтэй байгаа. Тэгээд бэлтгэл сургалтад жоохон багт хийж байгаа да. За таны одоо цаашдын яг дараагийн ямар тэмцээнд ер нь бэлтгэлээ тэгээд орох төлөвлөгөөтэй байгаа. Одоо IPF холбооны дэлхийн аврагт ерөнхийдөө цааш орё гэж бодож байгаа да. За Muscle Tech одоо ингээд яг албан ёсны онцгой одоо тамирчин гэж явж шүү дээ. Тэгэхээр яг ямар шалгуураар энэ одоо тамирчин болох эрхээ хангасан бэ? Тэгээд яг ингээд тамирчин болно гэхлээр яг цаанаас ч юм одоо ямар тэмцээн уралдаан болон ямар бүтээгдэхүүн дээр хангадаг. Энэ талаар та бас үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл их сайн байна. Сардаа нэг Muscle Tech болон $300 бүтээгдэхүүнээр хангаж байгаа. Тэрийг сонголтоо бол хүн тамирчин өөрөө шийдээд явчихж байгаа. Тиймэрхүү л байна. Та тэгээд Muscle Tech одоо тэмцээнд оролцохоор Muscle Tech-ийн тамирчин гэж. Тий, тамирчин Muscle Tech-ийн тамирчин одоо
Change клуб бол Master-ийн тамирчин гэдгээр явдаг. За. Жилдээ нэг ерөнхийдөө нөгөө дэлхийн хэмжээний олон улсын хэмжээний хоёр тэмцээнд орсон байх шаардлага заавал хангасан байх хэрэгтэй. За тэгэхээр бас эсрэг хариуцлага дунд таны хувьд бол явж байгаа юм байна. За тэгээ өнөөдөр бол бид бас үзэгчтэйгээ Change дэлгүүртээ одоо хамтран нэвтрүүлгээ хийж байгаа учраас манай ширээнд орсон яг Change-ийн одоо яг брэнд болсон одоо бүтээгдэхүүнүүд харагдаж байгааг манай үзэгч нар бол бас хэлээ мэдж байгаа бох. Тэгээ олон төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Энийг бас нэвтрүүлгийнхаа дундуур танилцуулаад явъя. За юуны өмнө бол бэлтгэлийн өмнөх сэргээгч гэдэг сэдвээр өнөөдөр бол нэг тодорхой бас хүрээнд ярилцъя гэж бодоод байгаа. Одоо манай залуучуудын дунд бол pre-workout гэж их ярьдаг. Бэлтгэлийн өмнөх сэргээгч гэж. Тэгэхээр бэлтгэл эхлэхээс өмнө ер нь хэдэн минутын өмнө тухайн тамирчин одоо бэлтгэл хийж байгаа хүн юм идэх хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд юу идэж болдгоо юм бэ? Эхлээд эндээс ярьж байгаа. Тэгээд бүтээгдэхүүн рүү оруулах байх тийм. За энэ бэлтгэл хийгээс ерөнхийдөө цаг хамгийн бага дээр цагийн өмнө тодорхой хэмжээний мэдсэн байх хэвээр. Үлэн бэлтгэл янз бүрийн хийж болохгүй. Энэ яадаг гэхээр зөв үлэн бэлтгэл хийгүүл яваа бэлтгэлийн дунд булчингийн тухайн хүний бодис солилцоо ихэвчээгүй байдаг учраас тухайн хүн бэлтгэлийг гүйцэтгэх боломжгүй болдог гэсэн. Pre-workout-ийн хувьд бол ерөнхийдөө за баг 14-5 төрлийн судас тэлэгч байдаг. Энэ нь бол одоо дэлхийн хэмжээнд түгээмэл хэрэгэлдэг 3 төрлийн судас тэлэгч байгаа. Энэ дээр цитрлин, L-аржинин, бета-аланин гэсэн бодисуудыг хэрэгэлдэг. Энэ нь яаж хэрэгэлдэг вэ гэхээр ерөнхийдөө бэлтгэл эхлэхээс 30 минутын өмнө үндсэндээ хэрэглээд хэрэглэснээс 10-аас 15 минут ямар нэгэн ус хэрэглэхгүйгээр байж байгаад тэрний дараа усны хэрэгцээ бол хамаагүй. Энэ яаж юм гэхээр энэ үндсэн судас тэлэгчүүд нь тухайн хүнийхэн биеийн судсыг тэлж байна л гэсэн. Энэ судас тэлэгч хэрэглэсний бас давуу тал нь юу вэ? Сул тал нь юу вэ гэж бодож байгаа тийм. Давуу тал нь жишээ нь одоо энэ судасны хаана өргөсснөөр цусны эргэлт хурдсан. Инхээр хүний бодис солилцоо идэвчээд 2-3 цаг бэлтгэл хийх тухайн хүний булчин гэмтэхээс гадна бэлтгэлийн ачаалт авах чадвар нэлээд нэмэгддэг гэсэн. За мөнхөр дахын хувьд бол одоо powerlifting-ийн олон улсын хэмжээний мастер хүн олон 100 одоо мянган удаа бол бэлтгэл хийж исэн байгаа. За тэгээд pre-workout-ыг хамгийн анх хизээ хэрэгжилж исэн бэ? Хамгийн анх танд одоо ямар мэдрэмж төрж исэн бэ? Манай нэг найз хэрэглээд зүрхэн дэлсээд байна гэгээд тэгээд идэг аахгүй. Тэгээд хүмүүс бас янз янзын нөлөө үзүүлдэг байх л та. Та хамгийн анх хизээ хэрэгжилж исэн бэ? Хамгийн анх ч одоо нэг 2006 он авцал хэрэгжилж исэн баг та. Монголд бол энэ брэндүүд бол орж ирээгүй байсан. Америкаас авчруулж ууж өсөж исэн. За тухайн үед ямар мэдрэмж авч ирсэн бэ та? Ерөнхийдөө тэгэл хүний зүрхний үйл ажиллагаа хурдсан. Тэгэл одоо тамирчид бүгд мэдж байгаа доо тэгэл би энэ айрс бэржиг тийм хүн мэдрэмж төрөх юм байна л та. Тэгээд ерөнхийдөө бол нэг 2-230 минут бол хүмүүс тасралтгүй ачаалах хот бол боломжтой болж эхэлдэг байхгүй. За тэгээд ер нь бол түрүүн бас хэлсэн 14-өөс 15 төрөл байдаг гэдэг. Change дэлгүүрт ер нь хэдэн төрлийн pre-workout яг одоогийн байдлаар зарагдаж байна вэ? Pre-workout-ын хувьд одоогийн байдлаар нэг 7 төрөл байгаа. 7 тол. Тэр судас тэлдэг бодис нь л 15 төрөл байна. Түүнээс дэлхийн хэмжээнд бол маш олон хэмжээ. Тэр түрүүний танаа найз ярьдгаар тэр зүрх дэлсдэг мэсдэг бол тэр хаа жоохон бага зэргийн хүн буруу сонголт хийснээс болж тийм асуудал гардаг. Энэ яад ихээр кафен гэдэг бодис нь ерөөдөө зарим нэг зөгтөг хүн байна, хүлээж авдаг хүн байна, хүлээж авдаг хүн байна гэдгээс хамаарат тухайн хүний шөнө орой нойронд хамаарна. Хоёрдугаар тухайн бэлтгэлийн дунд ачаал авч чадахгүй, бэлтгэлийг үүсгэж чадахгүй. Энэ бүхэн бол ерөнхийдөө буруу зөвлөгөөний сурчлын ийм асуудал. За тэгээд бас энэ pre-workout-ыг олон удаагийн одоо байнгын 7-6 удаа бэлтгэл хийдэг хүмүүс ингээ хэрэглээд тасчгаараа дараагийн удаа бол pre-workout-г бол одоо бэлтгэлийн өмнөх сэргээгч бол бэлтгэл хийж чадахгүй байна гэд яриа аваад байдаг шүү дээ тийм. Энэ тал дээр юу хэлэх вэ? Заавал одоо энийг хэрэгжилж иж бэлтгэлээ хийх юм шаардлагатай. Ер нь энэ бүтээгдэхүүнүүд явд бол заавал хэрэглэх гэсэн тийм заалт бол байдгүй. Энэ ямар учиртай гэхээр бэлтгэлийн гүйцэтгэлийг нэмэх гэж тухайн ажилласан булчингаа гүйцэд хичээлээ авах гэж нөхөн сэргээлтээ илүү хурдан явуулах гэж хэрэглэдэг гэсэн. Одоо миний хувьд бол ерөнхийдөө pre-workout-ыг за ойролцоогоор нэг савыг хэрэглээд заавал 7-оос 14 хоног дунд нь завсарлаж хэрэглэх хэрэгтэй. Байнгын тэгж хэрэглэх бол ерөнхийдөө ирээдүйд бол биеинд баг зэрэг юм уу. За одоо та түрүүн бас бид хоёр нэвтрүүлэг эхлэхийн өмнө энэ бүтээгдэхүүнүүдийн талаар нэг уялдаа холбоог нь ярьж байсан шүү дээ тийм. Тэгэхээр та яг бүтээгдэхүүнүүд дээр одоо жишээ болгоод яг бэлтгэл эхлэхээс өмнө алиг нь 1-р дугаард 2-р, 3-р гэдэг нэг амино, амин хүчил, бисагийн талаар ярьжсэн. Тэрийг өргөжлүүлээд яриул. За энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд ерөнхийдөө хүн
хэр ачаал авдгаасаа хамаарч бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Түүнээс энгийн одоо нэг турхаж байгаа хүмүүс эсвэл энгийн бие чангалах байгаа хүмүүс бол энэ олон бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглээд тэр тухайн өөр задлж чадахгүй. Хүний амаар орж байгаа бүх бүтээгдэхүүнүүдийг одоо ус болон хоол хүнстэй бүх юмыг илэг бүр хоргоожуулдаг гэж тодорхой хэмжээний ачаал авдаг. Тэгээ энэ бүтээгдэхүүнүүд нь одоо жишээ нь энгийн уур гэхэд чинь одоо нэг 60 хоног хэрэглээд 7-аас 14 хоног амраах хэрэгтэй гэсэн заалтууд байдаг. Тэр нь ямар учиртай гэхээр амар орсон биен дээр бас ачааллыг 7-аас 14 хоног гэдэг нь хүний өөрийн биеийн онцлогоос хамаарат биеэс гадагшилдаг гэсэн. За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүнүүд гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглүүлэх зүгээр. Энэ бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлгэн ажиллах чадварыг нэмнэ. Тухайн 2-оос 3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ гэсэн. Ингэж ажилласан булчин дээр тухайн булчин дээр заавал уурганы төрлийн заавал хэрэглэж явах хэрэгтэй. Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо илгэн дээр машин дээр ачаал өгдөг, илэг муутгадаг гэсэн буруу ойлголтууд их байдаг. Энэ бол зүгээр буруу зөвлөгөө, буруу хэрэглэнээс л хамаардаг гэсэн. За олон төрлийн бүтээгдэхүүнүүд бол байгаа. Тэгээд бас нэвтрүүлгийн дундуур ярилцаад явж бодож байна. За мөнхөрдөн ахын хувьд нэг бэлтгэл дээр жишээлбэл хэдэн төрлийн яг уураг болон одоо pre-workout, за аминог ер нь ингээд дараалалаар нь хэрэгэлдэг бай. Таны яг бэлтгэлийн та яг дарааллаа ингээд одоо бэлтгэл хийж байгаатай холбогдуулаад үзэгчдэд бас танилцуулбал. Ер нь бол олон төрлийн юм байгаа л та. Гэхдээ ерөөдөө нэг өдөрт нэг 7 төрлийн юм бол ерөнхийдөө хэрэглэж байгаа. Яг одоо ингээд бэлтгэлэгч хэмжээд их үед бол тэрнээс ч ихийг хэрэглэх үе бол байгаа л та. Олон төрлийн. Одоогийн зүгээр энгийн бэлтгэлийн үед бол нэг 4 төрлийн юм бол зохицуулалтаас хэрэглэж байгаа. Өглөө карате хэрэглэж байгаа. Бэлтгэлийн өмнө уург ууж, дараа нь уург ууж байгаа. Тэгээ оройн би ямар хантуулт глутамин гэж бас бэлтгэл ууж байгаа. Тэ. Тэгээ бэлтгэл эрчимжээд ирүүл тэгэл бас гормон дэмжих шүмжгэл олон төрлийн байгаа л та ер нь. За одоо Монголын пауэрлифтингийн тамирчид Азид бол алидийн нэрээ зураатуулаад эхэлсэн. Дэлхийд ч гэсэн ер нь нэрээ зураатуулахад ойрхон байгаа гэж би бас бодож явдаг. Тэгээд дэлхийн болон Азийн түвшинтэй манай тамирчдыг харьцуулахад юун дээр нь дутуу байна. За юун дээр бас илүү байгаад гэдэг вэ? Одоо манайх их ярьдаг шүү дээ те, мах иддэг. Бид угаасаа л хүчтэй хүмүүс гэж яриад байдаг. Тэгээд тиймэрхүү ойлголтууд ер нь хэр зэрэг одоо өрөөсгөл байдаг юм бэ? Хэр зэрэг хол байгаа вэ? Төвшин. Ер нь бол маш ойртсон байна. Одоо нэг 5-6 жилийн өмнө хийг бодох юм бол манайхан бол бараг зэрэгцээд ирсэн. Азтай бол бараг алддаг ус. Одоо дэлхийн хэмжээнд бол ерөнхийдөө өрсөлдөөс болчиход байгаа шүү. Тэгээд тэд айлангуй шахалтын төрөлд бол пауэр тамирчид бол дэлхийд бол өрсөлдөөцөлдсөн байна. За бас пауэрлифтинг гэхлээр нөгөө хүнд жингийн одоо суулт, шахалт, таталт те хийдэг ийм тамирчид бол байдаг. Тэгээд хүнд жинг өргөн гэхлээр бас манай зарим үзэгчд бол одоо бодож иж магадгүй л дээ. Зүрхэнд их ачаал ирнэ, их аюултай гэд. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлэхгүй. Маш олон мянган тамирчид пауэрлифтингээр хичээлээд зүгээр байгаад шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь энэ бол юу шүү дээ. Олон жилийн нөр хөдөлмөрийн бэлтгэл хийсэн дээр бэлтгэл хийж ижил энэ нөгөө том ачааллыг даах чадвартай болж байгаа байхгүй. Тэрнээс шууд хүнж авах юм бол хүмүүс мэдээж зүрх мөрхөн бодох асуудал та байна л та. За мөнхөрдөн ахын хамгийн анх фитнест орохдоо хэдэн хилийг одоо шахаж ийсэн. Тэгээ хэдийг шахах гэсэн гэж боддог байсан. Одоо бол сая 235-ыг 32.5-ыг өргөсөн гэж байна. Анхны гой түүхүүдээс ярив. Анх чи 2003 онд анх бэлтгэлж эхэлсэн. Тэгэхэд анх ороход бол 50 кг гэж шахажсэн. 8-аар 3-д орчихсон. Суулт нь бол нэг 70 кг-аар 3-д орчихсон да. Хамгийн анх тий. Яг их сурвалд ороод нэг дөр гүрстэй хатаал. За тэгээд Changes дэлгүүр үйл ажиллагаатай бас уйлуулад яхад одоо хэдэн салбар байна вэ? Одоо 4 салбартай байгаа. За хаана? За 1-р салбар нь 3-р аймгийн урд, эхтлэгүүрийн урд бас нэг байна. Эрдэнэтэд бас байна. Эрдэнэтэд бүр. За 3-р аймгийн урд болохоор бүр фитнес клубтэй. Фитнес клубтайгаа хамт. За фитнес клуб хизээ нэгслэр нэгдэж эхэлсэн бай. Одоо бас үйл ажиллагаа нэлээд жигдэрсэн явж ах шиг байна. Яг фитнес клубийнхаа хажууд нь дэлгүүр байгаа тий. 2011 оны 4 сард бид анх эхэлчихсэн. Фитнестэйгээ цуг. За үйл ажиллагаа бол тунд ажгүй явж байгаа гэж сонссон. За энэ дээр байгаа ширээн дээр байгаа бүтээгдэхүүнүүдээс хоёулаа бас танилцуулаад явъя гэж бодож байна. За ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийг та өнөөдөр бас авчирваа. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг тэр талаас нэг товчхон танилцуулчихвал. За дараагийн дугаар дээр хэлээд энэ бүтээгдэхүүнүүдийг бол ерөнхийдөө бүгдийн одоо жишээ нь бэлтгэлийн өмнө уудаг, дундуур уудаг, дараа нь уудаг тий. Эсвэл одоо бүх хоол шингэлтийн бодисыг дэмждэг гэж бүх төрлөөс нэр авчирсан л та. Энэ бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө хамгийн зөв хэрэглээ юу гэдэг нь бүтээгдэхүүн болгоо өөр гэсэн онцлогтой. Өөр ингэсэн
хүний биед үйлчлэгээтэй гэсэн үг. Жишээ нь одоо гормон болон янз бүрийн хүмүүс их муу гэж ярьдаг. Тий. Тэрийг бол ер нь 26 наснаас хойш хэрэглүүлэх зүгээр гэдэг. Тэгээд энгийн бэлтгэлийг за энийг бол бүгднийг хэрэглэх юм биш. Одоо зөв ерөнхийдөө яаж хэрэглэдэг вэ гэвэл бэлтгэлийн өмнө бол судас дэлгч ямар ч зүйл хэрэглэх ёстой. Энэ яадаг гэхээр одоо түрүүний хэлдгээр бета-аланин, L-арчны, цэцэрлэгийн гэсэн бодисод судасны хааныг өргөсгөөд кофеин зүрхний үйл ажиллагаа дэмжээд зарим судас дэлгчид дотроо тааврын зэрэг нэмэлт бодисод бас байдаг л да. За энэ яг энээсээ 30 минутын дараа бэлтгэлтэй орно гэдэг шалтгаан нь юу гэхээр тухайн судас тэлэлт явагдана, бодисын салцаа идэвчээ цусны нэрэлт хурцсаад эхэлдэг. Инхээр хүн илүү эрчимтэй ажиллах боломжтой болоод эхэлдэг гэсэн. За тэн дээр нэмэх нь аминог бол ерөнхийдөө бэлтгэлийн өмнө дундуур дараа хаанч ирэх боломжтой байдаг. Хамгийн зөв хэрэглээ юу гэхээр бэлтгэл одоо эхлээд тухайн булчин бүрэн халтсан үед хөлсөөр алж байгаа амин хүчлээ нөхөхийн тулд бэлтгэлийн дундуур багаагаар шимж уул хамгийн үр дүнтэй. Ингээд энийг болохоор нөгөө залуучууд шууд найруулад бүгдийг нь уучдаг шүү дээ, тий? Тэр бол яг зүгээр аминон дотроо бас судас дэлгчтэй байгаа. Кофентэй бас арай оцсон нөр. За яг энэ аминогийн хувьд бол бэлтгэлийн дундуур уул их зүгээр. Яагаад гэж юм нэхэр энэ бас 10 г аминотой гэсэн нэмэлтээр дотор нь бисаны агуулмжтай байдаг. Биса гэж юугаа хэлээд байна гэхээр brain change amino acid гэдэг 3 амин хүчлийн нэгдэл юугаар ч орлуулж чаддаг амин хүчил гэсэн үг. Энэ аминоны ямар учиртай гэхээр тухайн ачаал авж байгаа булчингаа бэлтгэлийн дунд уналтаас нь илүү хамгаалж өгөөд бэлтгэлийн дараа бас давхар үүрэг гүйцэтгэдэг. Тухайн хэрэгжилж байгаа саплмент одоо нэмэлт бүтээгдэхүүнүүдийг булчинд нь илүү задлж өгдөг, аль хэсэг нь илүү ажилласан те анаболик хүчнийг ээж өгч байна л гэсэн үг. Тэн дээр кератиныг бол ерөнхийдөө энгийн төрлийн кератиныг бэлтгэлийн өмнө чууж болдог, дараа нь чууж болдог, өглөө хөлтөн дээрээ чууж болдог. Энийг ямар бүтээгдэхүүн хэрэгжилж байгаасаа хамаарат тухайн өнөөсөө зөвлөгөө авч хэрэглэдэг гэсэн. Кератиныг заавал ямар нэгэн бүтээгдэхүүнтэй хослуулж хэрэглээд илүү үр дүнтэй. Гэхдээ кератин нь бол бус бүтээгдэхүүнийг бодоход арай сөрөг нөлөө өндөртэй. Энэ яадаг гэхээр энгийн одоо моноhydrate буюу энгийн төрлийн хамгийн поликератинуудыг хүн өдөрт 10 грамаас илүү задлах боломж маш бага байдаг. Энэ юу гэхээр тухайн кератиныг 100% гэж үзэхэд 45% задрал явагддаг. Бусд нь бөөрөөр гадагшилдаг учраас давслаг гэдэг утгаараа бөөрөөр гадагшилдаг. Тийм учраас бөөрөн дээр ирэх сөрөг нөлөөх магадaltaй. Тийм учраас заавал зөвлөгөөний дагуу хэрэглэх хэрэгтэй гэсэн. За дэлгүүр дээр ирж байгаа залуучууд одоо ингээл олон төрлийн бэлтгэлийн өмнөх судас тэлэгч болон бэлтгэлийн өмнөх pre-workout-уудаас байгаа шүү дээ, тий. За таны хувь зөвлөгөө өгөхтэй жишээлбэл одоо яг яаж тэр хүнийг одоо энэ бүтээгдэхүүн чамд тохирно гэж юу мэдэж хэлж өгдөг вэ? Тухайн хүний бие онцлогийг ихлэ асуух хэрэгтэй нэгдүгээр, хоёрдугаар тухайн хүн юу сонирхож байгаа, ямар хөө бэлтгэл хийдэг, хэр ачаалтай хийдэг, тий. Эсвэл одоо жишээ нь сүүлийн үед бол ингэж орж ирж байгаа хүмүүс их турах гэж байгаа, энгийн бие чангалах гэж байгаа хүмүүс маш өндөр дооцтой бүтээгдэхүүнүүдийг асууж орж ирдэг. Энэ бол хамгийн буруу. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүн тэр бүтээгдэхүүнийг задлалтлаа бэлтгэл хийж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо тухайн за чи турах гэж гэнэ үү те тархалах гэж гэнэ үү бие чангалах гэж гэнэ үү энээс нь хамаарч тухайн хүмүүст нь бүтээгдэхүүн сонгож өгдөг. За тэгээд бас үзэгчдээ бас энэ нүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр би бас өмнө 2-3 удаа changes-ээс бас уураг авч яасан. Тэгээд яг одоо мэрэгжлийн зөвлөгөөний дагуу 2 ураа бол хэрэглээд аягүй тийм сайн үр дүнд бол хүрж исэн гэдэг нь хүрж исэн учраас залуучуудаа сандаж хэлэх гээд байна. За мөн Эрдэнэ ахын хувьд энэ бүтээгдэхүүнүүдийг баг бүгдийг хэрэгжилж исэн баг. Ер нь одоо BSN, Muscle-Tech одоо тэгэл маш олон төрлийн GNC гээл те олон төрлийн уурны дэлгүүрүүдийн та баг бүгдийг хэрэгжилсэн байх гэж миний хувьд бодоод байна л да. Тэгэхээр аль нь танд айгүй хамгийн одоо зөгтөг одоо тийм байдаг вэ? Тэгээд аль бүтээгдэхүүнийг та их тэгж дэмжиж хэрэгэлдэг вэ? Тэгээ ер нь бол ихэнх нь хэрэгжилж үтсэн л дээ. Сүүлийн үед бол ерөнхийдөө Muscle-Tech, MIB дэх гайгүй сайн тохирч байгаа л доо. Тэгээд да Nitro-Tech хүчний уураг. Тэгээ Character гэдэг юу креатин шинээр гарсан креатин байгаа. Эдгээр бол надад бол аюу сайн тохирч байгаа. Вапрогийн сулц дэлгэж байгаа бас аюу тохирч байгаа тийм. За тэгээд Ямахаас бас асуухад хамгийн сүүлд одоо ер нь орж ирсэн 2015 оны ч гэдэг юм уу тийм шинэ загвар гэж ярьдаг шүү дээ. Тийм бүтээгдэхүүнүүд ер нь аль аль нь байна вэ? За энэ манай Muscle-Tech бүтээгдэхүүнүүд бол яг тэр энийг гэж хэлж болохгүй. Энэ ягаад гэвэл жил бол шинжлэхэж сайдэрж явж байдаг гэсэн учраас. Өөрөө одоо хуучин загвар дээр дандаа апдейт хийж явдаг гэсэн. Түүнээс яг улаан цайн тийм шинэ тийм бол гарч ирэхгүй шүү дээ. Энэ одоо жишээ нь хамгийн сүүлийн одоо миний над их таалагдж байгаа бүтээгдэхүүн Killer Muscle гэх бүтээгдэхүүн байгаа. Энэ яадаг гэхээр ерөнхийдөө 3-4 сард тасралтгүй бэлтгэл хийсэн хүнд илүү булчиныг хурдан томруулах боломжтой болсон бүтээгдэхүүн байна.
Одоо манайхан дээр тариа мараа гэдэг нэг их сэргэн нөлөөтэй юмуд их хэрэгэлдэг болчиход байгаа шүү дээ. Тий. Энэ яагаад тэгэхээр явцын дунд бол энэ тариа мараа бол ерөнхийдөө хүний бид маш хор нөлөөтэй. Нас бомсон те одоохондоо ингэж явж байгаа ч гэсэн энэ эргээд явцын дунд их сэргэн нөлөө өгөх магадaltaй. Энэ бүтээгдэхүүнүүд давуу тал юу гэхээр өдрийн 6 ширхэг хэрэглэдэг. Энэ 6 ширхэг нь өдрийн тухайн хүний уурга болон креатинин хэрэглэнээс нь хамаарат 150-аас 200 г уурга задарсантай адилхан тийм задрал явагддаг. Хүний биеэс ялгарч байгаа гормоныг булчинтанд төвлөрүүлж өгдөг. Зөөвөрлөгч маягийн бүтээгдэхүүн гэсэн. Энийг одоо жишээ нь хамгийн төгс хэрэглээ нь юу гэхээр 12 7 хоног дараалж хэрэглэснээс хойш 12 7 хоног дараалж хэрэглэснээс тухайн уурга хэрэглэснээс 3 дахин илүү булчинлог урдуу болдог гэсэн. Энэ одоо тэгээд нэг 84 ширхэг. Энэ болохоор жижиг савлгаа. Түүнээс том савлгаатаас байдаг. Тэр нь болохоор нэг сав нь бол 28 хоног гэлдэг. 28 хоног. Тэгэхээр 12 7 хоног. 7 хоног тий. За тэгэхээр энэ бол илүү тийм одоо бүр одоо супер апдейт хийсэн загвар нь гэсэн үг. Одоо энэний дараагийн загвар нь бас дахиад хийгдэж байгаа. Яг албан ёсны дилер компани давуу тал юу гэхээр дэлхийн хэмжээнд энэ Maskell Farm гэх бүтээгдэхүүн ямар шинэ бүтээгдэхүүн гаргаж байна тэр яг цаг хугацаанд манад ирдэг гэсэн үг. За тэгээд бас яг албан ёсны одоо онцгой өрх гэж манай телевиз ч гэсэн айгүй их ярьдаг л да. Ягаад гэвэл бусад одоо спортын төрлүүдийг яг албан ёсны онцгой өрхтэйгээр оруулж ирдэг. Яг албан ёсны онцгой өрхтэйгээр одоо уураг болон амин дэм гэдэг бол бас нэг талаараа одоо Монголын зах зээл дээр ч гэдэг юм уу те бас нэг тийм эрсдэлтэй төр шүү дээ. Ягаад гэвэл одоо тийм залуухан байгаа учраас. Тийм учраас бас хүмүүсийн хувьд бол одоо янз бүрийн л ойлголттой яваад байгаа. За энэ уурагнууд бол угаасаа бүтэхгүй болохгүй гэл. Одоо тэгээд яг хүмүүсийн дунд бол энэ ойлголтууд бас арай өөр болж. Та бол яг одоо тэр халуун зэг дээр байгаа хүний хувьд ерөн дэлгүүр дээр орж ирж байгаа залуучуудын мэдлэг мэдээлэл хэр болсон байна? Өмнөх жилүүдтэй харьцуулахад те энэ тал дээр. За өмнөх жилүүдийг бодоход арай хүмүүс бас интернетээр бүх мэдээлэлд харж байна. Тэгээд одоо жишээ нь манайхын албан ёсны сайт гэдгийг албан ёсны дийлер гэдэг сайт руу н ороод үзчихэж байна. Ямар шинэ бүтээгдэхүүн гарч байна? Энийн үн ханш нь ямар байна? Монголын зах зээл дээр яг бодит үн байж чадж гэнэ бүх мэдээллийг бол өөрсдөө авцсан орж ирдэг. Энэ дээр нь би энэ бүтээгдэхүүнүүдийг бид яаж зөв хэрэглэх үү гэдэг зааварчилгаа өгдөг гэсэн. За тэгэлгүй яг ингээд тамирчид залуучууд маань одоо changes-ийг зорж өөр таарсан хэрэгтэй уурга бол аваад тэгээд сонгож үйлчлүүлээрэй гэж хүсмээр байна. За сүүлийн үед одоо changes дэлгүүр дээр хямдрал урамшууллаг одоо хүмүүс хамгийн хийх хүсдэг шүү дээ тий. Тийм зүйл ер нь ямар шуухан зүйл байгаа вэ? За саяны өнгөрсөн 7 хоногт бид нар одоо ингээд 4 жилийн яваагаараа бүтээгдэхүүн болгон дээр хямдрал зарсан байгаа. Тий. Үргэлжилж байгаа. Одоо удахгүй үргэлжлэх баха. Тий, одоогор бол дууссан байгаа. Тодорхой хугацаа заагаад. Тодорхой хугацаа зааж байгаа. Тэр ягаад гэхээр бидний хувьд бол маш тийм чухал өдөр байсан учраас бид нар тэн дээр урамшилттай явах гэсэн. За мөнхөрдөн ах бас одоо пауэрлифтингээр бодибилдингийн спортоор хичээлээ чамгүй олон жил өнгөрсөн хүний хувьд бол залуучуудаа хандаад спортоор хичээллэх ч юм уу те ямар нэгэн гой сэтэл өгсөн тийм урмын үг ч юм уу одоо хэлвэл ер нь залуучуудыг одоо ингээд байгаа залуучуудыг харж байхад бас зааланд бэлтгэл хийдэг залуучууд нэлээд олон болсон байх гэж хараад байгаа. Тэгэхээр залуучуудаа хандаж ер нь ямар үг хэлэх вэ? Бити шантраараа хамгийн гол нь цаг хугацаа шаардах спорт шүү дээ. Энэ одоо фитнесийн одоо хүмүүс сонирхож байгаа бол ерөөдөө богино хугацаанд та нар хийгээд гоё болно гэдэг нь бол жоохон тиймэрхүү. Тэгээ жоохон ер нь төвчээртэй олон сараар хийх юм бол тэгэл үр дүн төрнө гэсэн үг дээ. За Нимахаас бас төгсгөлийн асуултыг яг саяныхтай холбоод асуухад уург уугаал бак болчдөг, уург уугаал лаг болчдөг гэсэн залуучууд айгүй олон байж байгаа. Тийм хүмүүс эндээ орж байгаа. Та яг энэ дээр юу хэлэх вэ? Энэ дээр бол яг миний хувьд эсрэг байдیں۔ Энэ яадаг гэхээр тухайн бүтээгдэхүүний зөв хэрэгжилж байгаа ч гэсэн бэлтгэлийн гүйцэтгэл тий. Одоо ерөнхийдөө энэ нийт бол за 15% нь уург витаминээс авлаа гэхэд бэлтгэлээ тэрнтэйгээ адилхан илүү чанартай хийж сурах хэрэгтэй. Хамгийн гол асуудал тэр. Тэгвэл манайхан ч одоо юм уучаад амар болчихно. Тийм манайх бол одоо ингэж удаад байгаа шүү дээ. 90% уураг, 10% бэлтгэл. Тэр нь яг эсэргээрээ өгөх байхгүй тий. За ингээд өнөөдрийн маань дугаар энэ түрээд ерөнхийдөө өндөрлөж байна. Спорт нутришн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ Changes одоо фитнес болон дэлгүүртэй уургийн дэлгүүртэй хамтран ажиллаж ирэх дугааруудаа бол та бүхэндээ хүрэх учиртай байгаа. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт Powerlifting-ийн олон улсын хэмжээний мастер Мөн Хэрдэн ах болно. За Changes одоо уургийн дэлгүүрийн төлөөлөгч Нямаа ах маань хүрэлцэн ирлээ. Та хоёртоо маш их баярлалаа. За дараагийн дугаараар бид бас Changes-тэй холбоотой одоо шинэлэг уураг за тэгээ сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ бол илүү дэлгэрэнгээр хүргэх болно. Ингээд дараагийн програмыг болтол түр баяртай үзэгчтэй. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүн гэх юм бол хамгийн эхлээд
pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлгэн ажиллаж чаддаг юм. Баг 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чин өргөн гэхлээр бас манай зарим үзэгчид одоо бодож иж магадгүй те зүрхэн дэх ачаал ер нь аюултай гэдэг. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлгэн дээр маш өндөр ачаал буруу ойлгохгүй. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно.